Өчөр болгондон цэцэг урагасан
зүрхэнд минь авчирна арвайн талын салхин уйсаад ангирын дунд үрдэн уйраад анхны хайр минь сүлжин хонхоо аянда сэтгэлд минь ургаад ирхийма Дураач байна зордин бишээ үрдин сэтгэлээр зонаас цэлцэнч хадгалж яамна ажил эрдмийн замиг дагаад арван зүгтээ Санч очрын залхын юрод байна Одамнатта харин санч очрын залхын юрод байна очрын залхын Хайрын анхны дурвас бэхэн өсөж бүтгэлсэн ширээний ацилсэн уг бүхэн тухугич чи духайрото хайрын дуу болж шигдэн өртөцсөн хаваа сөргөлийн хавыг хаач Оян болсон дуугаа ангаран дутсосон бивэнэ түшин далдрунга мартацхаач нэг ангийн хүүхдүүд топай хавры бүтлээ онцагийг хамтуулсан ангийн хүүхдүүд зургаан татлуулхан сэтгэл минь ойнон догдож өгсөн өдрийн мөчн нармын хөлчин хонсон маргааш бидний хүнийг бас вайрын мото бид анги
их найзуу онцгийг хамт болсон ангийн өгтөө онцэг хамт байсан ангийн хөвөө нар өгтөж гүйсэн үеийн найзууд минь насан туршаа нэг ангийнхаа онцгийг хамт болсон ангийн өгтөө хамт байсан ангийн хөвөө нар өгтөж гүйсэн үеийн найзууд минь насан туршаа нэг ангийнхаа онцгийг хамт болсон ангийн өгтөө онцэг хамт байсан ангийн хөвөө нар өгтөж байсан үеийн найзууд минь насан туршаа нэг ангийнхаа аймгийн 12 хотын манай 2 дугаар 10 жилийн 4 дугаар төсөлтийн 10 ангийн 40 жилийн уулзалтыг энэхүү албан ёсоор нээж өмхөлнө хэмээн ангийн дараагаа тайзнаа өрөө ангийн дараг наран цэцэг таныг тайзнаа өрье. 10 дугаар анги төгсний 40 жилийн ойн баярын мэндийг юуны төрөнд хүргье. Ингээд та бүхэн минь аз жаргалтай эрүүлийн сайхан бартгай гэж өрөөе. За бид нар маань уулзаад 40 жил болж байна. 40 жил уулзаагүй найзууд маань өнөөдөр ирлээ. Өнөөдөр одоо энэ өдөр бол бидний хувьд бол маш сайхан одоо бидний сэтгэл минь гэрэл хийсэн их сайхан өдөр байлаа. Та нарыг хараад үнэхээр их сэтгэл хөдлөж байна. Бидний нас 40 насаар залуучах шиг боллоо. Өнөөдөр бид 60 төгсөж байгаа найзууд маань дөнгөж 20 гарсан ийм цаглаг сайхан залуучууд ирчүүд болсон юм шиг ийм сайхан санагдаж байна. За энэ уулзалтыг юуны төрөнд энэ уулзалтыг зохион байгуулсан одоо маш их хөдөлмөр зүтгэл гаргасан даваад болохоор оюун цэцэг мөн алтан цэцэг нартаа маш их баярлалаа. Цаг наргүй хөдөлмөрлөж бас одоо цаг наргүй ярьж
ар гэрийнхнийхээ одоо зэмлэл яг хүртэж хүүхдүүдтэй зэмлүүлж их хэцүү байсан гэдгийг би ойлгож байна. Тэгээд энэ уулзалтанд ирээгүй ч гэсэн манай найзууд одоо бидний энэ сайхан бичлэг энэ дурсамжуудыг санаад дараагийн уулзалтанд ирэх. За ингээд энэ хэдэн хоногийг та нар минь баяр хөөр дүүрэн сэтгэлэн одоо энэ үгүй уудлан жаргал зовлон гоо ярилцж сайхан өнгөрөөгөөрэй гэж хүсье. Эхний хондгаа өргөн зүйтэй болов гэж бодож байна. Хондтой сайхан эднийхээ дэжиг өргөө төвтэй жаргалыг бие биедээ өсгөө. Өнөөдөр бол бие биедээ ерөөлөө хайрладаг сайхан өдөр байгаа. Осомч нэгэн сайхан түүхийг бүгдээ хамтаа бүтээлсэж байгаа байлээ. Ингээд та бүхэндээ энэхүү 40 жилийн галалон баярын мэндийг хүргье. Намайг өгдөх он хилүүлийн төжөө намайг төрүүлсэн авэжин хэнтөлөө надад ухаарах хайрс өвгөдийн хөндлөө нафтад ганцхан монгол их хордын төжөө. Өнөөдөр бол 40 жилийн сайхан уулзалт болж байгаа. Тийм болохоор ангийн хамт олондоо зориулаад 5 секунд тасралтгүй сайхан алгаад шалгах гэдэг үү. За авчралыг үсээ 1 эрүүл энхийг үсээ 2 үр хүүхдүүд маань өвчин зовлон эрүүл сарын өсөж тарих болтугай 3 та бүхэндээ 40 жилийн гол одон баярын мэндийг өргөе 4 өнөөдрийнхөө баярыг мартахгүй сайхан нэмлээрэй. Вау гоё ямар гоё юм бэ. Эдгээр мөндөд багш нартай болон 40 жилийн уулзалтанд хүрэлцэн ирсэн ангийн хөвгүүдтэй болон энд хүрэлцэн ирж амжаагүй сэтгэл зүрхээрээ бидэнтэйгээ хамт байгаа ангийн хамтуудаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За та нарыг хараа сэтгэл их хөдөлж байна. Баярлалаа их сайхан байна. Одоо бүгдээрээ тэгээ сурагч насныхаа тухай сэтгэл ханагсан сургуулийнхаа он жилүүдийн тухай дурсан ярилцаж хөгжүүлэхэд таатай байна. Та нартай бүгдд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэ уулзалтанд хүрэлцэн ирсэн зүрх сэтгэлээ гарган зорин ирсэн ангийнхандаа 11 ангийнхандаа хязгаар өгөх баярлалаа. Унган хайрын 11 ангийнхан манай анги. За тэгээ энэ уулзалтыг зохион байгуулахад намайг дэмжсэн зөвшөөрсөн ангийнхаа та нарт болон намайг энэ хамт зохион байгуулахыг зөвшөөрсөн чи оюунуудаа маш их баярлсан аялья. За тэгээд миний бие одоо нөгөө тэтгэвртэй суудсан чөлөөтэй байсан учраас тэгээд нөгөө Монгол талаасаа нэгэ гэдэг шиг одоо ингэ нөгөө ажилгүй гэртээ суужсэн болохоор за одоо ямар ч байсан ангийнхнаа 40 жилээр нэг уулзуулах энэ ажлыг би нэг зохион байгуулъя да гэд оюунуудаа хэлээд оюунаа зөвшөөрөөд ангийнхаа группээр тавиад ингээд энийг 4 сараас хойш хэвдүүлээ ярьцгаалаа. Энэ уулзалтанд тэгээ үргэлжлэн ирсэн та нартай хязгаар өгөх баярлалаа. За тэгээ энэ 2 өдөр маш сайхан байж хамтдаа маш сайхан дурсамжийг бүтээцгээе. Одоо бидний насан дээр дурсамжил үлддэг юм байна. Баярлалаа та нартай. Нэг юм дутуу хэлчихье. Би одоо энийг зохион байгуулах гэж манай ихэнх нь даваа долгор маань бүгдийн нарын даасан. Би өөр тэндээс нь ус хөрөмсөөр яриад ганц хоёр юм цагцуулаад бүх ажлыг өөр даваа долгор маань хийсэн шүү. Найстай баярлалаа. Тэгээ та нар энэ 2 өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За тэгээд алчраад ирүүлэх гэвсээ. Наадамд 3 даваатай гэж ярьдаг. Албан ёсны 2 тундгийг нэг жоохон ширүүхэн тогтоож идэх юм байна. За албан ёсны 3 тундганы дээр би та бүхнийг шахаж шаардахгүй гэдгийг хэлсэн байгаа тийм ээ. Та 3 маань ширийн дээр надаас өнгөгүй. Аа бүгд чиг болчихсон. За миний хувийн зүгээс өгч яваа шүү заяа. За ингээд миний хувийн зүгээс та 3-таа за 2 хоног гэсэн тийм ээ. Энэ 2 хоногийн хугацаанд надаас үнгүй хамт олныгоо манлайлан дараагаар томилогдлоо гэж ширийнхээ дараагаар томилогдлоо. 2 хоногийн турш дараагаар томилогдлоо шүү дээ. Яа 3 хүний удирдлагын дээр орохоор боллоо шүү. За энэ арга хэмжээг ихнээс нь дуустал надтай хөдөлж авч явсан манай 3 эгч маань. За баярлалаа ингээд. Тунсан шүү дээ.
주옵소서 아멘 야, 아예 가운데 진짜 나에게 박수를 드렸어요. Ani zarate irshud байхгүй бол ураны үрдидгэн баргинд Антони хаан захаар эсгэрч өссөн амны хшигтэй ирчүүдэн Эргээд ханхай ирчүүд байхгүй бол дэнж хотой додгийн задулбин тэргээд саран шиг гэрэлгийсэн тэнгэр хшигтэй ирчүүдээ Өнөөдөр бүх ирчүүдэд ганцаараа ирсэн. Яг тиймхэн байна. Тэгээ уулнаас 2-3 залуу байсан бол бас өөрөө хашлаа. За тэгээ байж ганцаардахгүй. одоо асуулын баярлж байгаа шүү. болгоо Чамайг хаан гэж 600 эрх мэдээ цаанаас ямар байсан дарга хэмжээтэй яаж хэвтэй төлөвлөлөө. Бас хөтөлбөр янз бүрийн юм мэдхгүй байж байгаа өчтөр байлээ. Тэгээд яг энэ туулныг дэг бол нарамд надад дараагийн 10 хоногийн өмнө хийхэд юм уу? Үгүй. Тэгээд одоо би бас
За ангижлаа сайн нөгөө хоёрдугаар одоо гэхэд ингэж дуулчих гэж бодоод. Сайн нөгөө хоёрдугаар одоо хүсэж өгөөр уулжчихсан гэдэг. Энийг чи тэр дуулах шүү гэдэг. За тэгээд хамгийн гол нь яг одоо миний дуулч юм уу бүжиглэгч маань яамаа мэдэхгүй шүү. Тэгээд яг сэтгэлийн үг байх хэрэгтэй баг тийм ээ. Тэгээд яг миний хувьд бол яг энэ тав бүхний дийлэн ингэж байж байгаа хамсалтай гэмтлүүлэлт лагаас болоод сурч чадаагүй тэр ингээ сар гаргаж сураад ирсэн. Тэгээд та бүхэнтэй яг нарийн дэлгүүр хүмүүс бол тэр их манай доотлол өсөлтөө бүдэрэл мэдж байгаа юм. Хамгийн дүүд ирээд одоо манай гаасөх манай наалтай ноёна доллар маань манай шинэдрийн хөөрөлтөнд сүлээж авч энэ суу гэдэг одоо бүгд тийм яг сайн таних долларыг сайн мэдхгүй тэр байж байгаа анхаарал манай гал болоо манай нараад. Тэгээ яг би бас та бүхэнтэй яг ч та бас их 100% нэг жил ингэж сууч чадаагүй дундуур нь бас 2 удаа төмөсөлд орж ингээд найсаа шиваад ингээд бас амьдралын үнэ аль зовлон бэрхшээл идэрэхөө. Гэхдээ би одоо бус ангиудаас илүү та бүхнийг үнтгэж явдаг. Тийм ч бас ямар ч хэлсэн яг ингээд танаа шиг ингээд манай улс болох гэж байна хүрээлээ ингэж манай нөгөө анги хэлдэггүй л дээ. Хэлдэггүй юм. Уул нь миний унган багын найзууд байдаг. Манай нөгөө анги одоо миний унган бүр тоглож гисэн найзууд манай Ариуна Эрдэнэбаатар за одоо манай өөрөнгө нарийн хэлийг бүгд хийгэн байдаг байхгүй. За тэгээд одоо бүтэн шудаал гэдэг нь бол татна гэсэн. Яг харамсалтай надад энэ бохроор жаргалсан юм байна нэлээд жаргалсан. Биш манай ингэ өгдөг шүү. Жаргалсан чи миний өстөн ээ. Тий, тэгээд ингээд тэд нар маань тэдэл одоо 2-3 удаа миний мэдих уулзчихж байгаа. Тий. Тэгээд ингээд яг тэд нар маань уулзаад байдаг. Надад хэлэх болов гэж боддог. Намайг юу хэлэхгүй. Тий, бүлтүр татдаг. Тий. Тэгээд одоо яг өнөөдөр бол ингээд биш 2 дахь уулзалтанд орж байгаа. Ингээд тав хүний анги шүү дээ. Анги учраас намайг дуулж байгаа. Тэгээд би бол тав хүнд анги тав сурч өгсөндөө их одоо хэрэгтэй байдаг. Нэгдүгээр. За хоёрдугаар яг хамгийн нэг сайхан юм нь одоо манай наран цэцэг дараа явчихлаа. Намайг нөгөө сүүчийн хаалганд ороод одоо тэр үед бас бүдүүлэг байсан доо гэсэн намын имлэг шатаа тайлбар өгч өгөө. Би нэг А24 онгоцоор орчоо. Аймгийн скуултаар ингээ буусан чинь та нөхөд гитартай ингээд яг нэг одоо ингээд бодоход нөгөө дэлгэрийг хүлээж авч байгаа юм шиг. Тийм ээ. Одоо нэг тэр чинь би ч юм тарихыг наагалцж байсан. Тэгээд дэлгэрийг хүлээж авч байгаа юм шиг надад санагдаж. Тэгээд би ерөнхийдөө бол тэр үед бол маш их урам зориг авчихсан. Ер нь бол өөрийгөө хүний тоонсгочихсан. За тэгээд өнгөрсөн ч гэдэг юм уу. Тэр хайр майр бол сургахгүй шүү дээ. Зүгээр ер нь амьдрахуугүй юу гэдэг юм бодож ирсэн болохоос шүү дээ. Тэгээд ерөнхийдөө тэрээс маш их урам авсан. Тэгээд ер нь жишээ бас зүгээр зүтгэх хэрэгтэй байна. Хамаа хорлох тухайч бодлоо шийдсэн болов уу. Тэгээ яг тэрнээс сулбалаад за ер нь ямар ч байсан л одоо би сургууль төгсөх хэрэгтэй байна. Эмчлэх хэрэгтэй байна. Ээж маань ээж удам дагсан гэж. Тэгээ эмч шангаахны сургуульд конкурс өгөөд ингэж үтсэн. Энэ болгон бол та бүхний дэмжлэг байсан. Би таягтай хичээлдээ явдаг байлаа. Тэгээ ингээ 2 давхраас одоо тайлбар нөгөө хүмүүс чи юм үзээгүй хүүхдүүд их баг тэр үчи таягтай хүмүүс хөшийн хөшөлтэй юм явах гэхэд айгүй хэмзэг байсан. Тэгээ намайг 2 давхраас мо талигач шиг маань үүрээд буудаг. Үүрээд буучдаг. Талигач бүдэрч маань бас би тэр хоёр манай байглаад намайг суугдаж байгаа л. Ингээд ийм нэг тийм хүнд өдрүүд байхад та бүхэн намайг сэтгэлээрээ дэмжиж сэтгэлээрээ за тийм одоо зам сайн санахгүй ч яаж магадгүй. Тэр үед тийм зовлонтой л байсан. Тийм тэгээд яг ийм байлаас болоод би бол өнөөдөр цой 2 удаа томаалаад өсчихсэн. Би өнөөдөр ерөөсөө хүн дурсахгүй яг танарт л одоо нэг зовлон мэдэх учраас тэгж ингэж ярьж байгаа болохоос хүн намайг өнөөдөр энэ ярихаас өвчнөгүй юм байл гэж ханддаг. Тэгээ яг ер нь дараа нь их сургууль төгслөө, манай ахын сургууль төгсөөд ангиасаа хэмжлэлтэй болоо. 3 сайхан хөвгтэй болоо. Улсын клиникийн төвөмлөг нэгдүгээр эмнэлгийн том айлд чанагдаж олон жил тийм нэртэй төртэй юм хийж байгаа. Тэгээд 6 оноос хойш бизнес салбарт явж байна. Төрөлх хоттой сумандаа энэ хийж ажилласан. Одоо эрүүл мэндийн системд 17 жил ажиллаа. За тэгэл яг хаяа газраа дарга навтай тэрсэлдэж хаяа газраа жирийн согыг шансагч жирийн ард түмнэр өмөрч их явлаа.
аймаг ардсан намайг дарангуулж үзлээ. Тэгээ бүсийн дөрвийн захирал болж үзлээ. Бүгдээрээ хэлмэгдэж юм уу да. Энэний тэргүүнчгүй билгээ салбараас гарч илаа. Тийм. Ер нь их юм үзсэн. Та бүхэн харсан бүгдээрээ одоо медальтай. Бүгдээрээ сайн төрөөрөө өнлүүлчихсэн. Би бол ерөөсөө доломсон дараагаас хэсүүлээд бүх үеийн дарга нартай залуучуудын төлөө, залуучууд үзэл бодлоо нэгтгэхийн төлөө, залуучууд чөлөөцөг байхын төлөө, орон үеийн цагаар ажиллах хэмжээр залуу хүмүүсийн гэртэн байхын төлөө юм ярьж ингэсээр байгаа. Тэр харамсалтай ерөөсөө дэмжигдээгүй тутаар усал явсан. Дараа нь нэгдгийн үйлдэлийг том айлд ирж одоо хөдөөний ард иргэдийн төлбөртэй үйлчлэгээ эсрэг дуу хоолой гаргаж би мэддэг байсан. Би өөрөө анагаахын төсвөл 9 жил ажилласан. 21 ангич шаттай. Тэгээд ерөнхийдөө хөдөө хоримтгоос ирж байгаа нэг өвчтөй өнөд байгаа 3-4 хүн дагаж ирдэг. Тэгээд ард нь хамаг үйлэн бараад мөнгө төгрөгөө шавхаар нэгдүгээр юм бид том айлд наран дуулын зах шиг байдаг гэсэн. Тэгээд ерөөсөө бүр хамаг юм ашиглаад ойлоод дуулах хэвчээ. Шин 3 цагтны явц туугурдаг амбайчээр онгоц зүүн тавилаа шүү. Дүрмээр хүн аваад гарлаа шүү. Ингээд энэ тэгээ манай хамтын яг хөө би нуулгүй л 10 литр ингээ хондохоо гойтой жирээлэр нөргөө. Энэ уучин арийн дуртамж. Тэгээ ерөнхийдөө ийм байдалтайгаа би тухайн үеийнхаа дарга удирдлагууд нэлээд ширхүүлсэний хүчинд тэгэл сүлдээ жилгүүл бас л доо. Ер нь бол одоо специфик юм лээ. Ганцаард юм байлаа, тэмцэл янз бүрийн байдлаар. Намайг дэмжсэн олон хүмүүс бол байсан. Манай Ууран аймгийн нэртэй төртэй хэмжээр. Нэгдүгээр хэмжээнд манай Ямхуу Баатар төрийн байр. Намайг дэмждэг байсан. Олон багш нар байсан. За ингээд түүхт очих ярих юм бол юм байна. Тэгэхээр энэ болгоны эцэст хэлж байгаа үг бол та бүхэнд насан туршдаа барьж явнаа. Чи сэтгэлээсээ. Тийм учраас сураг ажил тавьдаг шүү. Тийм хааны үрэж яаж юм. Зарим нэг аргын төлөвлөлтөө тэмдэглэр ирээд хэмжээний үйлчлэг аваад чадлаа хэрээр өмнөөс нь гүйгээд шийдсэн хүмүүс өндөө байгаа. За манай Уурангаа нарийнтэй манай аймгийн хүмүүс тэр чигээрэл ирдэг байсан доо. Тийм. Ийм хөвөө та бүхнийг насан туршдаа санаж насан туршдаа дуусч явах болно. 40 жилийн дараа ангийнхнаа харж байгаа, ангийнхандаа харагдаж байгаа. Тэгээд та нартай энэ сайхан уулзтыг баярын мэндийг хүргье. Тэгээ ангийн хоёр нараа ганагтайгаа өчсөн золохгүй ирэл дуулах гэж. Ардын сургуулийн алтан босрын алах жорсон анхны өдрөө ариван эрдэми шимми хүртэсээ ариван жилийн ардаа морихлоо
өнөөдрийн нар гэсэн энэ сайхан өдөр манай ангийн хамт олон маань номт гүрэн гэсэн энэ сайхан байгалийн үзэсгэлэн цогцсон энэ сайхан газар уулзалтаа эхэлж байна. За бид маань 1984 онд 2 дугаар 10 жилийн сургуулийг төгсөөд одоо 40 жилийн дараа уулзаж байна. А бид нар энэс өмнө 28 жилийн дараа уулзаж байсан. Гэхдээ өнөөдөр бол одоо 40 жилийн дараа ерөөсөө уулзаагүй, ирээгүй ийм сайхан найзуудтайгаа одоо уулзцааж байна. Хаа баси Америк орноос найз ганц их маань хүлцэн ирлээ. За бас энэ уулзалтыг маань одоо даваад болгоор оюун цэцэг маань хоёр маань бүр сэтгэлээсээ бүр нэг яаж анги хамт олноо одоо сайхан болгох вэ гэсэн сэтгэлээсээ хандаж энийг зохион байгуулж байна. Юм болгон хийж байгаа юм бүлхнээс нь л энэ хоёр хүний сэтгэл одоо харагдаж байна. За удахгүй одоо багш маань ирэх гэж байна. Одоо энэ уулзалтанд ирсэн бүх найзуудаа баярлалаа. Уулзалтанд ирээгүй ч гэсэн сэтгэл зүрхээрээ биднийг дэмжиж, биднийг хараад сууж байгаа найзууд маань дараагийн уулзалтанд ирээрээ гэдгийг хэлмээр байна. За ингээд та бүхэн маань өнөөдөр одоо сайхан баяр хөөртэй ад жаргалтайгаар энэ хэдэн өдрийг өнгөрөөрэй л гэж хүсье да. Би хамгийн сүүлд авах юм уу? Багш чинь судлан авах юм уу? Авахгүй. Багш маань ороод өрөөгөө өгч явахтай. Кананаас хавтаа. Бариас энэ заа дүүрэн. Бариас бариас үнэхээр аристалаа ингэж юм. За 84 онд Өвөрхангай аймагт 10 хэрхтэй 20 дугаар 10 жилээ төгссөн 40 жилийн уулзалтанда ирсэндээ баяртай байна. Манай ангийнхан 35 хүүхэд төгссөн бид нар 30 жилийн уулзалтанд ирсэн ангийнхандаа маш их баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөр бүтэн өндөр амжилт хүсэн эр бүлийн сайн сайхан байгаарай. Америк нэгдсэн улсын Висконсин мужид амьдардаг, ажиллаж амьдардаг. 40 жилийнхаа уулзалтанд ирээд уулзалтандаа оролцож байгаадаа баяртай байна. Манай ангиас одоо дөрсгөө надад хэм байсан юм бэ? Манайх ч одоо ерөнхийдөө олон 20 эдийн охтуудтай цөөхөн эрэгтэй хүүхдтэй анги байсан. Ерөнхийдөө нэг дөрсгөө хүүхд бол бас гайгүй байсан шүү манай ангийнхан тий. Тэгэл яг хүүхдлийн буцаагаан тэгэл дөрсгөт юмнууд гаралгүй яг хөө. Гэтэ яг тэгд онцлооч тийм тэр нь яг тийм байсан гэж би хэлж чадахгүй байна. Яг тэр нь тийм онцгой цагтаггүй байсан гэж. Багш маань баяр цогтой байдаг математик багш байсан. Манай багш бол бид нарыг маш сайн зохион байгуулж төгсгсөн бидний хайртай багш байгаа. Тэгээ багштайгаа болон ангийнхантайгаа уулзсандаа баяртай байна. Энэ чимэг. Ишиг тарж. Энийг түр унтаач яах вэ? Ганц бигээ орой. Яг нүн дээр бичигсэн. Тэ алтан цэгийг бигээ орой. Яг өстэй хийсэн юм. Амбатар бигээ орой.
Яг. За хүлээж авах. Хамгийн өндрээр намгийн хамтыг хийсэн юм байна. Чи нарийнс. Антаа биш биш аваа. Нарман бэлгээрээ. Гаргаад авах юм уу? Биаахсэг. Байх мода. Сораяас бэлгээрээ. Авах бэлгээрээ. Мэдчихэд дэвшүүлнэ. Тав хүмүүс. Миний хамар мамрыг аймаар дуурайсан байна. Мөнгөний хөрөлцдгөө тэгээд тэрүүндээ энэ дөө иддэг гэсээр аж надад ч.
цэцэг болгондон цэцэг урагсан өсөө тайлаа ангим урагсан мөрөдөлт насны тэрэлт хайраа мөнхи монгол очяя Зингэлийн аяар зүгэн шигээ цэцгэн насны зүрхэн минь авчирнаа Арвэн тахи сайхан ойсаа ангирин донд бүрдэн Чи хохтайгон айнда сэтгэлдэн ураад дийма арвэхи цэнхэр хавраа ахрэнасны айлуу хараа цэнхэр аяа Зүрхэн минь шигээ цэцгийн насны зүрхэн минь авчирнаа Зингэлийн аяар зүрхэн минь шигээ цэцгийн насны зүрхэн минь авчирнаа цэцгийн насны зүрхэн минь авчирнаа
явахд дүүтэй шүү. 35 болоод өгсөн тэрнээс 5 нөхд маань одоос ертөнцийн мөнх хосыг үзүүлсэн байна. Тэр нөхдөө дурсахад миний багын найз Баян Жаргал байна, Чулуунбат байна, Мягмар байна, Бүддөрж байна, Гомбат маань байна. Тэгээ нөхдүүд бас дурсан санаж байна. Өнөөдөр манай ангийн 13 хүн цугларсан байна. Багш маань ирж байна. Тэгээд бага насаа дурсаж байгаа хүний амьдралын бас нэг үе юм бол эргэн дурсаж байгаад бол маш их сайхан байна. Тэгээ энэ дундаас бол ангийн амт бүд орж байгаа бас дурсаж байна. Шүлэг бичдэг хүүхдээс нь 5-ын дэвтэрд өмнөө тавьчаад бидний дэвтрийг булаацалтаад өөрхий дэвтрээ өгөхгүйгээл их зүхтаадаг. Бид нар цүнхийг булааж аваад дэвтрийг уншаад дандаа хайрын тухай шүлэг үтсэж хэн зориулсан гэдэг нөгөө тэр шүлгийн эзнийг орлохгүй бас битүүхэн тийм бас эрэл хайгуул явуулдаг л байсан. Ийм л хөвгөлтэй үе байна. Манай Мягмар байна, барилддаг сайхан залуу байлаа. Бас ангийнхаа нэрийг гарган, сургуулийн нэрийг гарган бас уралдаан тэмцээнд амжилттай оролцдог ийм сайхан хөвгүн байлаа. Тэгээ өнөөдөр бол бага насаа дурсаж байгаадаа маш сайхан байна. Би бол хуульч мэргэжилтэй. Одоо Сэлэн аймгийн Мандал сум дундын шүүгчээр ажилладаг. Тэгээ энэ уулзалтандаа бол зорин ирлээ. Бас нутгийнхаа 100 жилд Өвөрхөн аймгийн Төвөрөх сумын 100 жилд оролцоод өчигдөр ирээд өнөөдөр энэ уулзалтандаа орж байна. Тэгээ үнэхээр бол сайхан байна. Тэгээ яг л нэг хүүхэд насаа иргэн дурс бид нэр яг л мэрэгжил боловсрал эзэмшгэл дөнгөж л хүний амьдралын зах зохиос орж исэн тэр л алтан үедээ эргэж очиж байна. Ингээд ийм сайхан мөчийг зохион байгуулж байгаа да хамт олондоо тарлахлаар та минь эрүүлэнх байж урт насалж удаан жаргаарай гэж өрөөё. Дахин уулзахын өрөөл тавья. Танай ангийнхан чих олон адилхан нэртэй юм шиг ямар алтан цэцгүүд ямар юу нөхөн байсан бэ? Тийм, манай ангид чинь цэцгүүд их олон байсан. 2 алтан цэцэг, 2 оюун цэцэг, 2 наран цэцэг байсан. Тэгээ цэцгүүдийн анги байлаа. Тэгээ бид нар чинь төвөөс ингээд 11 хүүхэд орж исэн. Одоо 8 төгсөөл тэгэл 9-10 чинь нөгөө сумдын хүүхдүүд ирдэг. Тэгэхэд нарийнтэй сумын хүүхдийг тэр жилийн төгсөлтийг бүтэн ингээд манай ангид оруулсан 20 хэдэн хүүхэд орж ирж байсан. Тэгэл төвийн 11 хүүхэдтэй 10 охин нэг хөвгүүн дээр эдгээр нэмэгдэл нэг 35 хүүхэд болоод анги бүрдчихлээ. 10 төгссөн багш бол Баяр Цогт багш байгаа, математикийн багш байгаа. За бид нэр 4-өөс 9-р ангид хүртэл авсан бол суурийн долгор сүрэн багш маань Өвөрхөн аймагт одоо 80 орчим настай хүн инг тунх эрүүл сарвал амьдран сууж байгаа багштай 2 багштай бас энэ өдрийн минь төргий Баяр Цогт багш минь одоо ирнэ. Долгор сүрэн багш минь бас эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирж чадаагүй. Долгор сүрэн багшуудын хатуу байсан. Бид нар чинь 4-өөс 9-р анги хүртэл бол 13 охин 23 хөвгүүн байдаг байсан. Манай 13 хөвгүүн чинь бол бидний чинь ерөөсөө тавтдаг байсан байхгүй. Ерөөсөө тэр үеийн хөвгүүд ямар тийм ширүүн байсан. Бид нар чинь бол нэлээд бяддаахаар тийм охтууд болж өссөн шүү дээ. Тэгээд манай багч указгаа бариад энэ 13 айл нураах ба та нар гэдэгт тас хийлэгдэл байсан та. Тэгээд бид нар чинь хариуцлагатай тийм айгуу тийм юмд ач холбогдол өгдөг. Ер нь бол тэгж илүү дутууныг хөдөлгөөн өгдөг. Ер нь бол суйртай л хүүхдүүд бол төлөвсөн дөө. Багшийн буйнд тийм ч учраас ажил амьдралаа өнөөдөр хүний дэта авч яваад тэгэл бүгдээрээ сайхан ажил мэргэжилтэй эх орондоо бас өөрийнхөө хүч хөдөлмөрийг үнэлүүлээл өөр хүүхдээ өсгөн хүмүүжүүлээл ингээл явж байна. Одоо бүгдээрээ л эмээ өвөө болцохоцсон ийм л юм да. Хүний амьдрал чи айгүй тийм нэг богинохын юм биш хүний нас гэдэг чи бид нар чи айгүй урт юм шиг санагддаг. Яг амьдраад ирэх юм бол их богинохон их юм байна. Тийм учраас хүнээрээ л дутдаг. Хүний хорвоо гэдэг чи ер нь хүндээ хайрлж тэгээ хайрын хорвоод л хүн амьдрдаг юм байна штэ л гэж хэлдэг. Тэгээ сайхан нөхдүүдтэй ингээд бас мөр зэрэгцсэн ингээд ажил амьдралын замд үрд нөхөд болоо явж байгаа да баяртай байна. Зорин дараагүй байна. Одоо яг
Багш аль самаас хаана хүрээд ирвэ? Би чи богдын хүчтэй байгаасан. Богдосоо хүрээд ирвэ. Богдын. Богдын ганцхан жил болчиход. Тэгээд нааш өнөөдөр гарцсан уу? Өчигдөр гарав уу? Тий. Өнөөдөр гараад. Ерөнхийдөө дуусч байгаа. Дуусгаа үед ерөнхий юм дууссан. Бусад юм дуусаагүй. Хаяас шагналтайгаа уулз бас хинтгий шагналтай. Бас таар жил байлаа. Яг албан ёсоор уулзаагүй юу? Задуу дараа шиг юм байгаа нөгөө. Жижигхэн залуу болсон зураг чинь таны зураг би бүч байгаагүй шүү. Дэлгэцэн дээр юуг нь хааж юм уу? Харахгүй би ч одоо нэг жил болчихсон. Тийм шүү дээ. Өсөө нэг жил болоод манай яаж ирсэн шүү дээ. Би 2 жил болчихсон. Оо за. 2 жил болоод 3 жил болчихсон. Та богдод хийсэн биз дээ. Богдод 1 жил болоод Тэгээд манай болчихоос 2 жил болоод. тэгээд манай жил дээр манай авсан. манай ингэ амар биш. Хэцүү байсан. Манай жил хэцүү байсан. Амар хэцүү байсан шүү дээ. Мэдгэр багшаар яриулнаа одоо ерөөсөө тэгэхгүй мэдэхгүй байх шүү дээ. Унгаарин жиг гавцуунууд байгаа. Багштай зөв нөгөө 10 төгсөөр бүгдээрээ нөгөө дашин жилийн өрөө нэг харлан цаансаа яваад тийм. Химгээд бүгдээр ингэ нэрийг хэлүүлдэг багш. Багш тэндээс за багш Би энийг сайн юм. Тэгээд ойж юм байна. Энийг ярих юм байна. тэрний наад Че? Че наран цэцэг. Мондог байна. Антолго. Сайн ч яг нөгөө нарийн теле нөгөө юун дараа хийж байгаа. Оо яг нөгөө нэр нэг тийм юу хөөр хийсэн. Тэр нэг сонь нэртэй. Мишиг дөрч. Монтексо. За хажуухаа. За энэ Бэрэмбэрлэргээ Бэрэмбэрлж чадаач аах. Боён бадар чадаач. Би мэдээ башаа. Ганцгаа. За. Би өөрөө таньж. Энэ юм бэ. Энэ нарц цэцэг. За энэ алтан цэцэг. Бид чимээ байгаа юм хараач чи. Чимээ битээ хавд. Тэр дотор байна. Би юм лээ. Оюун? Цэцэг. Энэ юм лээ. Тэр бүдүүн залуу юм бэлээ. Тэр хамбаа. Энэ яа нэр мэдгүй байгаа. Энэ юм лээ манай юу. Би юм бэлээ. Би одоо Хин жишээ гэж багш хин жишээ.